Ахлангийн түүхийн сонгон судлах хичээлийн танилцуулга. Түүх өнгөрсөн одоо ирээдүй. Түүх бол өнгөрснийг нэхэн сурвалжилж, өнөөдрийг үнэлж дүгнэж, ирээдүйг төлөвлөдөг ухаан юм. Түүх гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг нь сэрүүлэн бичсэн баримтуудыг хэлнэ. Түүх гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд хүмүүсийн хийж бүтээж, бодож сэтгэсэн тэр бүх зүйлсийн талаарх мэдээллүүдийг идүүгээ цаг үед олж нээх, цуглуулан бүртгэх, эмэглэн цэгцлэх, тэдгээрийг ил болгон танилцуулах явдал болно. Түүхийн хичээлийг сонгон судлах шалтгаан. Өнөөгийн хурдан өөрчлөгдөж буй мэдээллийн нийгэмд бид амьдралынхаа төлөө бие даан болон хамтдаа шийдвэр гаргаж, ирээдүйнхээ чиг баримжааг оновчлоход улам бүр амаргүй болжээ. Бид соёлын өв уламжлал хийгээд, шинээр нэвтэрч буй янз бүрийн шин соёл, үзэл сурталын асуудлуудтай тулгарч, өмнө нь байгаагүй нийгэм соёлын үзэгдлүүдийг харж байна. Тэгвэл энэ нөхцөлд ирээдүйн чиг баримжаагаа олоход бидэнд түүхийн боловсрол тусалж чадна. Хичээлийн агуулга. 10 дугаар ангийн түүхийн сонгон судлах хичээлээр дараах агуулгын хүрээнд мэдлэг ойлголт чадвараа хөгжүүлнэ. Үүнд археологийн дурсгалаар Монголын түүхийг танин мэдгэнэ. Нүүдлийн иргэншил, эртний нүүдэлчид, нүүдлийн иргэншил ба адуу, монголчуудын угсаа гарал, монголчуудын уламжлалыг эртний улсуудын түүхээр мушгихнэ. Нэн эртнээс Чингис хааны өмнөх үе хүртэлх Монголын түүхийн их сурвалжууд, Монголын аймаг улсууд, Монголын дунд үеийн түүхийн их сурвалж, Монголын эзэнт гүрэн, монголчуудын соёлын үе. Хүрэх үр дүн. 10 дугаар ангийн сонгон гүнзгийрүүлэх Монголын түүхийн хичээлийн хувьд өмнө үтсэн заавал судлах хичээлийн хүрээнд олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан түүхийн мэдлэг чадвараа улам гүнзгийрүүлэн хөгжүүлнэ. Тухайлбал сурагчид түүхийн их сурвалж дээр ажиллан задлан шинжилгээ хийх замаар өөрсдөө мэдлэг бүтээх. Баримт нотлогоон тулгуурлан өөрийн санаа дүгнэлтээ дэвшүүлэх. Судлаачдын үзэл баримтлалт шүүмжлэлтэй хандах, харьцуулан судлах арга барилд суралцсан шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлэх. Түүхэн он дарааллын дагуу түүхийн зангилаа асуудлуудад түлхүү анхаарал хандуулсан тул цэгцтэй мэдлэг ойлголттой болох.